Энэ бол хөгжиж буй Монгол. Өдрөөс өдөрт хөгжиж, өдрөөс өдөрт сайхан ирээдүйг бүтээж буй Монгол. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг голчлон уул уурхайн салбарын өсөлтөнд түшиглэж иржээ. 2009-оос 2019 оны хүртэл дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6%-аас 17% болж өссөн гэдэг судалгаа бий. Үйлчилгээний салбараас гадна уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-ийг эзэлж байсан бол аж үйлдвэрлэл болон боловсруулах үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 10% байжээ. Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100% импортоор хангаж байгаа бөгөөд жил дунджаар 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлж байна. Үүний 90%-ийг Оросын холбооны улсаас, үлдсэн хэсгийг бүгд найрамдах Солонгос улс болон бүгд найрамдах Хятад ард улсаас авч байна. Газрын тосны бүтээгдэхүүний импорт нь манай улсын нийт импортын 25-аас 30%-ийг эзэлж байна. Энэ бол манай улсын эдийн засгийн дархлаанд сөргөөр нөлөөлж буй үзүүлэлт юм. Жил дунджаар 1.2 тэрбум гаруй Америк долларыг эдгээр улсаас шатхуун худалдаж авахдаа зарцуулж байна. Манай улс жил бүр 1-ээс 1.2 сая тонн түүхий тосыг бүгд найрамдах Хятад ард улсад экспортлж байгаа бөгөөд газрын тосны өнөөгийн батлагдсан нөөцөд тооцсон олборлолтын хэмжээ 2021 он гэхэд 1.6 сая тонн хүрч 2045 он хүртэл энэ түвшинд байх олборлолтын төлөвлөгөө батлагдсан. Мөн газрын тосны хайгуулын матад 20, хөхнүүр 18 болон гал 21 талбайгаас тос илэрсэн тул хайгуул туршилтын ажлыг эрчимжүүлж, шинээр орд болгон хөгжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх өргөн боломжтой. Энэ бүхнээс харахад Монгол улс өөрийн бензин шатхууны хэрэглээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэрийг байгуулах, түүнийг найдвартай хангах, түүхий тосны олборлолтыг явуулах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрч, дотооддоо газрын тосны үйлдвэрлэл барих зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх хувийн хэмжээний санаачлагыг дэмжиж ирсэн боловч олон шалтгааны улмаас боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлж чадаагүй юм. Харин одоо нөхцөл байдал өөр болсон. Монгол улс дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг хэд хэдэн алхмаар урьдчилуулж чадлаа. Ер нь бол ялангуяа уул уурхайн салбар бол өөрөө стратегийн салбар. Тэр дундаа газрын тосны салбар бол бас л стратегийн салбар. Тийм учраас төрөөс одоо газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар бас төрийн бодлогын бичвэрүүд бас үе шаттайгаар бас ингээд гарч ирсэн байдаг. 2018-аас 27 оны одоо бичиг баримтан дээр ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэрийг одоо байгуулах, газрын тосны одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэх тус тусад нь гаргачихсан. За Монгол улсын одоо нутаг дэвсгэрээс холбоорлож байгаа газрын тосны боловсруулах төрийн эмчт үйлдвэрийг ашиглалтанд оруулах гээд нөгөө бодлогын бичиг баримтууд болон холбогдох одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол орсон байгаа. За энийг бол бид нар бас хааш нь одоо хийх нь өөрөө улсын стратегийн чухал онц чухал одоо ийм объект салбар юм аа гэж тодорхойлсон байдаг. Тийм учраас энэ засгийн газрын 2016-аас 20 оны одоо мөрийн хөтөлбөрт маш тодорхой бол одоо заасан. Энэ ажлыг бид нар одоо ингээд үргэлжлүүлээд өнөөдөр бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр дээр бид нар ер нь үйлдвэр ашиглалтанд ороод 2024 онд үйл ажиллагаагаа хэвийн хангад эхлэх юм бол бид нар гадагшаа урсж байгаа тэрбум долларын одоо урсж байгаа валютын урсгалыг бид нар үе шаттайгаар улсдаа одоо үлдээх, улсдаа нөөцөлж үлдээх. Жишээ нь одоо 30%, 40% гэдэг ч юм уу байдлаар одоо зохицуулж цаашдаа тодорхой хугацаанд энэ гадагшаа урсж байгаа валютын урсгал одоо Монгол улсын валютын валютын нөөцөд бол одоо бас үлдэх ёстой. Энэ нь цэвэр төв банкны мөнгөний бодлого дээр суурилж бас явах ёстой гэж бодож байна. Тэгэхээр манай Монголын төр засаг бол энтхийн засгийн газраас одоо бидэнд өгөхөр болсон 1 тэрбум Америк долларын одоо хөнгөлөлтөө зээлийг газрын тос боловсруулах үйлдвэртээ зориулъя гэдэг шийдвэр бол 2017 оны 2 сард гарсан байдаг. Ингээд одоо 2 сарын дараагаар буюу 4 сард нь Монгол газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчт хязгаарлагдмал хариуцлагатай компани одоо байгуулагдсан. Одоо манай компани төсөл хэрэгжүүлэгч. Одоо энэ компани байгуулагдсан цагаас хойш энэ үйлдвэрийн төсөл дээр бол маш эрчимтэй бид нар ажиллаж байгаа. За энэ хооронд одоо бид юу хийсэн бэ гэвэл энэ үйлдвэрийнхаа наривчлсан техник эдийн засгийн үндэслэлийг энтхийн Engineers India Limited компанитай хамтарч боловсрууллаа. За үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулалтаа зэрэгцүүлээд бид нар дэд бүтцийн ажлуудаа эхлүүлсэн. Газрын тосны бүтээгдэхүүний импортоос бүрэн хараат байдал нь
зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үн өсөх, инфляцийг хөөргөх гол хүчин зүйл болж, иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, макро эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүдийн үндсэн хүчин зүйл болж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг үе үеийн засгийн газар үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ирсэн. Монгол улсын 2013-аас 2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт төр хувийн хвшлийн түншлэлийн хэлбээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон төслүүдийн нэг юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 14-ийн тэг 6 тоо зөвлөмжөөр стратегийн чухал ач холбогдолтой газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхэн эддээр түшиглэн байгуулах үүргийг засгийн газарт өгсөн. Засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дотоодын түүхийг түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахаар тусгагдсан байдаг. Монгол улсын засгийн газар 2017 оноос эхлэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд өндөр анхаарал хандуулж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Монгол улсын засгийн газарт бүгд найрамд хяналтыг улсын экспорт импорт банкаар дамжуулан олгох 1 тэрбум Америк долларын хөнгөлөлтэй зээлийн их усүрээр хэрэгжүүлэх хуулийг их хурал 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сойрхон баталсан бөгөөд Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутаг дэвсгэрт орших 150 га газрыг томоохон бүтээн байгуулалтын төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилтоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Газрын тос боловсруулах үйлдвэр маань Дорногов аймгийн Алтан ширээ суманд буюу Сайн шандаас 18 20 км-т зүүн хойш 20 км-т оршдог. За Сайн шанд өртөөг газрын тос боловсруулах үйлдвэртэйгээ холбох зам бидэнд шаардлагатай болсон. Ингээд 2018 оны 1 сард Монгол улсын засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн дагуу 27 км салбар төмөр зам, 18 км урттай хүнд даацын автозам, мөн цахилгаан дамжуулах агаарын шугам гэх мэтчлэн ийм дэд бүтцийн ажлуудыг ажлуудын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр бол төргөн шуурхай гарсны үндсэн дээр бид 2019 оны намар буюу яг 2 жилийн дараа энэ бүх ажлуудаа төлөвлөсөн хугацаанд дуусгаж чадлаа. Үйлдвэр технологийн байгууламжуудыг барихын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд Сайн шанд газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн 17.5 км урттай хүнд даацын автозам. Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам. Сайн шанд өртөө газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн 27 км урттай төмөр зам. Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаа барих болон зөвлөлтөөс сэргийлэх ойн зурус байгуулах ажлуудыг ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгöd байна. Энэ ажлуудыг бол цэвэр Монголын байгууллагууд, Монголын инженер техникийн ажилчид хийсэн. Манай Монгол бас наад захын дэд бүтцийн ажлыг өөрсдөө ингээд бие даагаад гүйцэтгэх чадaltaй юм байна гэдгийг бол бид нийт ард иргэдтэй улс орныхоо өмнө нотолж чадсан. Маш хатуу төлөвлөгөөтэй, маш хатуу дистаралтай, нарийн хуваарьтайгаар энэ ажлыг хийж гүйцэтгэхний үндсэн дээр бид нар яг 2 жил дотроо багтаагаад дуусгасан. Одоогийн байдлаар үйлдвэрийн инженерчлэл, өөрөөр хэлбэл инженерийн зураг төслийн ажил хийгдэж байна. Мөн үйлдвэрийн процессын лицензтэй буюу патенттэй технологиудын лиценз эзэмшигчийн сонгон шалгаруулах ажил эд өрнөж байна. Хаана бүтээн байгуулалт явагдаж, ажил ундарч байна. Тэнд ирээдүйн хөгжлийн гал асч байдаг. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр компани улсынхаа газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг байгаль орчинд ээлтэй, олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах, дэвшилтэд техник технологиг нэвтрүүлэн нефт химийн үйлдвэрийн салбарын үндсийг тавих их бүтээн байгуулалтын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна. Эх хичээлээс бид технологийн байгууламжуудынхаа суурийг бэлтгэж эхэлнэ. Ингээд ер нь бүх юм сайхан байгаад гадны элдв шалбарын нөлөө байхгүй бол бид нар 2024 онд үйлдвэрээ ашиглалтанд оруулахаар бол ажиллаж байна. Цаг хугацааны хувьд бол маш давчуу бид нар бүгдийг төлөвлөсөн байж байдаг. Бидэнд 7 хоног сар гэлтгүү бид нар алдах эрх байхгүй. Монгол улс 2016-аас 2019 оны хооронд дунджаар 1.4 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Оросын холбооны улс бүгд найрамдах хятад улс болон бусад улсуудаас худалдан авсан бөгөөд үүнд 1.1 тэрбум гаруй Америк доллар зарцуулсан. Иймд гадагшаа урсаж байгаа 1.1 тэрбум Америк долларыг дотооддоо үлдээх, газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэглээг дотоодын үйлдвэрээс хангах гэсэн
стратегийн шийдвэрийг Монгол улсын засгийн газраас гаргаж 2018 оноос эхлүүлэн Дорногов аймгийн Сайн шан хотод газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Тус үйлдвэр ашиглалтанд орсноор жил бүр гадагшаа урсаж байгаа 1 тэрбум орчим Америк долларыг дотооддоо үлдээх. Америк долларын ханшийг тогтворжуулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх. Бүтээн байгуулалтын хугацаанд 6,000-аас 10,000 ажлын байр бий болох, цаашдаа тогтвортой 1,000 гаруй ажлын байр бий болно. Евро 5 стандартын шаардлагад нийцсэн 1.2 сая тонн шатхуун үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг 100% хангаснаар шатхууны чанар стандарттай холбоотой асуудал бүрэн шийдэгдэнэ. Шингэрүүлсэн шатдаг хий онгоцны түлшний дотоодын хэрэглээг 100% хангана. Эрчим хүч энергийн дотоодын хараа тус баталгаат нөөцтэй болох. Хүнд үйлдвэржилтийн бодит суурь тавигдан цаашид өргөжин хөгжих. Чанар стандартын шаардлага хангахгүй шатхуун гэдэг ойлголт байхгүй болно. Шатхууны үн тогтворжиж 40%-аар буурна. Манай үйлдвэрт техник эдийн засгийн үндэслэлт гаргасан тооны дагуу 550 инженер техникийн ажилчид яг цэвэр үйлдвэрт ажиллах юм тийм ээ. Ажиллана гэсэн ийм тооцоо байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн бас нийгмийн асуудлыг давхар шийдэе гэж бодоод бид нэр газрын цусны хотхон гэдгийг байгуулж байгаа. Энэ газрын цусны хотхон бол 550 айлын орон сууцтай офис үйлчилгээний төвтэй 2023 оноос орон нутагтай хамтарч сургууль цэцэрлэг болоод бусад одоо барилгын ажлуудыг бас хийнэ гэж бодож байгаа. Тэгэхээр энэ бол тэрүүн хэмжээний жижигхэн өөрхөн одоо тийм микро хотл болох нь л дээ. Өнгөрсөн онд бол манай үйлдвэрийн дэвтцийн ажлууд үндсэндээ хийгдэж дууссан. Одоо манай үйлдвэрийн талбайн дэвшлэгээний ажлууд хийгдэж байна. Хашаа барих ажил хийгдэж байна. Мөн Сайн шанд сумын төв дээр 544 айлын орон сууцны хотны барилгын ажил эд хийгдэж байна. За мөн манай үйлдвэрийн усан хангамжийн асуудлыг энд байдаг бор хөврийн говийн усан сангаас хангах юм байна. За энэ ажлыг ерөнхийдөө хөрсний судалгаа, геофизикийн судалгааны ажлууд хийгдэж дууссан. Одоо тараасан дагуу нарийн ажлууд нэгдэж байна, инженер ажлууд. Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол байгууламжууд. Технологийн үндсэн 12 байгууламж. Агуулгах сав, резервуар, ачих буулгах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, усан хангамжийн байгууламж, түүхий тос дамжуулах хоолой зэрэг байх юм. Үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний хувьд жилд 43,000 тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339,000 тонн автобензин, 824,000 тонн дизель түлш, 80,000 тонн онгоцны түлш, 47,000 тонн зуугны түлш гарах юм. 4 жилийн хугацаанд байна. 2024 он одоо гэхэд бид нар бол одоо дэлгүүр хүлээлцэх нөхцлөөр үйлдвэрээ бол одоо Монгол улс хүлээж авна гэж төгсдөг шүү дээ. Гол зүйл бол гадаадаас авахд нэгт одоо Оросын улбаноос авахд хамгийн ойрхон байршлаас татахад Ангарскаас татчихна. Тэрнтэй харьцуулахад одоо бид нар Дорноговоос татахад мэдээж зайн хувьд илүү богино болно. Дээр нь хоёр орны хил гайлыг давж байгаа учраас тэн дээр бол нэлээд олон одоо баримтчиг бүрдүүлэх тодорхой цаг хугацаа ордог тийм. Тэгэхээр тэр ажил мэдээж байхгүй болно. Одоогийн Оростой бид нар хийсэн гэрээ хэлцэл бол яг биржийн үнээр явдаг. Дэлхийн биржийн үнээр томьёо бодогдоод тэгээд баррел нефт чинь одоо бензин юм уу одоо дизель болж одоо томьёо хувираад ингээд явж байгаа. Тэр үнэн дээр бол Оросын тал ингээд мэдээж өөрсдийн ашгийг бас тодорхой нэмжээдэг. Хэрвээ манай дотоодын үйлдвэр бол тэр ашгаа бага хэмжээгээр одоо ашгаа тооцох юм бол хэрэглэгчдэд л тэр ашигтай. Хэрэглэгчдэр илүү одоо өрсөлдөхүйц үнээр магадгүй илүү хямд үнээр одоо очих болцоо бүрдэж гин гэсэн үг л дээ. Тэгээд илүү бага зардлаар одоо тээвэр хийгдэд зайн богинох учраас тэр хэрэглэгчдийн гар дээр очих юм бол тэр бүх одоо зардлын бууралт, өртгийн бууралтыг хэрэглэгчдэр очиж байгаа үнэл өөрөө бага болж очих болцоо бүрдэнэ гэсэн. Тэр л том давуу тал. Монголчууд бид өөрсдөө газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор шатхууны үн буурч хязгаар хаанаас орж ирсэн мэдэгдэхгүй ашиглалт муутай хурдан шаталттай хуурамч шатхуун үгүй болж автомашины эдлэгийг сайжруулдаг Евро 5 стандартын шатхуун хэрэглэх боломжтой болно. Иргэн бүр өрх бүрт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт бий болно. Эдийн засгийн хувьд гадагшаа жилбэр урсаж байгаа тэрбумаар тоологдох хэмжээний валют эх орондоо үлдэхээс гадна хамгийн чухал нь эдийн засаг, эрчим хүчний бие даасан хараат бус аюулгүй байдал хангана. Монголчууд эрчим хүчний эрх чөлөөг эх орондоо авчрах цаг алхамаар ойртсоор байна. Хариуцлагатай уул уурхайн төлөө хамтдаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн